Өнөөдрийн дугаараараа бид бичил хуванцар гэж юу вэ гэдэг талаар ярилцах болно. Хоёрдугаар хэсэгт бичил хуванцар бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг талаар ярилцах болно. Хамгийн сүүлд нь энэхүү бичил хуванцраас өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ гэдэг талаар бас ярилцах болно. Ингээд дугаараа хүлээн авч сонсноо. Сайн байцгаана уу? Шинтэй яриа подкастынхаа гараагийн маш чухал сонирхолтой сэдвийг сонгосон дугаар маань ингээд бэлэн боллоо. Ингээд номоогоо энэ дугаараа юу ярих талаар танилцуулахыг хүсэж байна. Сайн байцгаана уу? Танд болон сонсогчдоо энэ дугаарыг сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бид хоёр сүүлийн үед бас судлаачдын дунд маш чухал сэдв болж хувраад байгаа бичил хуванцрын талаар ярилцахаар бэлэн болсон байна. За тэгэхээр бичил хуванцар гэдэг ингэхээр юу вэ гэд гайхчихж магадгүй. Тэгэхээр би хамгийн эхлээд нэг амархан жишээн дээр тайлбарлая. Би энэ подкастыг номотойгоо хийх гээд кофегоо гэртээ уугаа сууж байгаа. За үүндээ би их баяртай байгаа. Яг тэгвэл зүгээр юм гоё шаазан аяганд кофегоо хийгээд ууж байгаа байхгүй. Хэрвээ би гаднаас кофе авах юм бол хөвчлэн нэг удаагийн зөөврийн аяганд өгдөг. Тэгээд гэрээсээ өөрийнхөө ган аягийг авч яваагүй бол кофе шопоос ийм бэлэн нэг удаагийн аяг аваад гарах юм бол тэндээс микропластик буюу бичил хуванцар миний кофе руу нэвчих магадaltaй. Тэгэхээр тэр микропластик нь одоо миний бие рүү орно гэсэн. Тэгэхээр бид юуны талаар ярих гээд байгаа вэ гэхээр одоо маш их орчинд маш их нэвтэрсэн бидний амьсгалаар бидний саяны дурдсан хоол хүнсээр ер нь л одоо бүх талаараа бидний бие рүү орж ирж байгаа нэвчиж байгаа нэг ийм бичил элемент байгаа. Энэ талаар бид хоёр өнөөдөр ярих гэсэн юм аа. За хуванцрын талаар бол бид нар бүгд мэдж байгаа. Тэгээ өдөр тутамдаа маш өргөн хэрэгжилж байгаа. Одоо жишээлх юм бол хүүхдүүд гэхэд хоолны аяг тав хэрэгсэл байна. Хүүхдүүдийн өдөр тутамдаа хүрэлцэж тоглодог тоглоомууд байна. Бидний дур гараа дэлгүүрээс авдаг хоол хүнсний сав баглаа бодол түүнийгээ хийж байгаа ууц сав гэд бүгд хуванцрын одоо агуулмжтсан байдаг тий. Тэгэхээр энэ хуванцрыг анх 1940 онд анх нээсэн юм байна. За тухайн үед бол хүмүүс одоо маш их баяртайгаар хүлээж авсан. Яагаад гэвэл нэгдүгээрт хөнгөн, хоёрдугаарт бат бөх, тэгээд өртгийн хувьд одоо бага, тэгээд хэрэглэхэд тухтай хялбархан байсан учраас тухайн үед бол бид сайхнаар хүлээж авч исэн. Гэтэл өнөөдөр бидний тухайн үед амьдралыг хөнгөвчилж исэн зүйл маань бидний эрүүл мэндэд хор хүнөөл учруулж болзошгүй зүйл болж хувирна гэж одоо тухайн үед таамаглаг байх тий. Тэгэхээр хуванцрыг бид нар анхдагч их үүсвэр болон хоёрдогч их үүсвэрээр дамжуулан авдаг юм байна. Анхдагч гэдэг нь болохоор тухайн бүтээгдэхүүнд зориудаар нэмсэн зүйл. Жишээлх юм бол одоо эмэгтэйчүүд бидний хамгийн өргөн хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүн тэр дундаа гуйжуулагч скраб гэж ярьдаг тий. Тэрэнд болохоор зориудаар нэмэлтээр бичил хуванцрыг нэмдэм байна. Хоёрдогч их үүсвэр гэдэг нь сая таны хэлсэнчлэн хоол хүнсээр, усаар, агаараар гэд авж байгаа энэ хуванцрыг хэлж байгаа. Тэгэхээр энэ хуванцар ихэвчлэн яаж үүсдэг вэ гэхээр одоо бидний хэрэгжилж байгаа энэ хуванцрууд нь хуванцар савч байд юм уу? Ундаа усны сав. За энийг бид нар байгальд одоо хаяаштай хэрэглээд дуусны дараа тэгэхээр тухайн хуванцар маань хугацаа ингээ өнгөрөх тусам маш юм жижигхэн хэсгүүд болоод тэгээ тэр хэсгүүд нь жижигэрсээр ингээ агаарт тараад тэгээ агаар туслын замаар эсвэл одоо хөрсөн тарах юм бол хоол хүнсээр усанд орох юм бол бас усаар дамжуулаад эргээд бидний биед орж эрүүл мэндэд одоо төрөл бүрийн өвчлөл үүсгэж магадгүй байна гэж ингэж тооцоолоод байгаа юм байна. Тэгэхээр бичил хуванцрыг бид нар дотор нь хоёр ангилаад байгаа юм. Бичил хуванцар болон нано хуванцар. За бичил хуванцар гэдэг нь болохоор 1 микрометрээс 5 мм хүртэл хэмжээтэй хуванцрын жижиг хэсгүүдийг хэлж байгаа юм байна. Харин нано хуванцар гэдэг нь болохоор 100 нанометр хүртэлх одоо жижиг хэмжээтэй буюу хүний нүдэнд бүр харагдах ямар ч боломжгүй маш жижигхэн
одоо тийм ширхэглэг зүйлийг бид нар нано хуванцар гэж нэрлэдэг байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар маш олон зүйлээр дамжуулаад хуванцрыг одоо авах боломжтой болж байгаа байхгүй хүрэлцэх байдлаар авч болж чинь сая хэлсэн агаар туслын замаар за эсвэл хөрсөөр хоолоор гэдэг ингээд янз бүрийн байдлаар хуванцрыг биедээ хуримтлуулж байгаа юм байна. Тэгэхээр энэ сая номогийн хэлсэн бүх төрлийн хуванцраас одоо байгальд экосистемд маань шингэхгүй эргээд тархаж байгаа учраас энэ бичил микропластик буюу бичил хуванцар тэгээд нанопластик гэж нэрлэж байгаа нано бүр тэрнээс жижигхэн хуванцар нь яалтчгүй бидний биед ингээд ороод нэвтрээд байдаг. Тэгээд яг үү одоо энэ нэвтэрч болжээ. Тэгээд юу гэж биес гараад явчихгүй юу гэсэн асуулт төрөх бах тий. Харамсалтай нь энэ жижигхэн хэмжээтэй учраас цусаар дамжаад бидний эд эрхтэн рүү орж орох боломжтой байдаг. Тэгэхээр жишээлбэл тархийг хамгаалахын тулд маш нарийн тогтолцоо байна. Тийшээгээ хамаагүй элементүүд орох боломжгүй байдаг. Blood brain barrier гэдэг байгаа гэтэл энэ нанопласт гэж нэрлэгдээд байгаа энэ жижигхэн хуванцрууд тэр одоо хаалтыг давж тархи руу хүртэл орох боломжтой ийм байгаа. Тэгэхээр энэ микро болон нано хуванцрыг бүр хүний тархинаас, уушгинаас эхчүүдийн одоо жирэмсэн ихсээс хүртэл илрүүлсэн. Тэгээд эрчүүдийн төмсөг, эмэгтэйчүүдийн өндөвч гэх мэтчлэн бүх эд эрхтэнгүүд ингээд орсон байгаа нь сүүлийн үеийн судалгаануудаар харагдаад байгаа. Энэ нэлийн аюултай тийм ээ. Харин тийм. Тэгээ бас нэг би нэг судалгаа уншиж байхад хүн хараа нэг жилийн хугацаанд 39,000-аас 52 ширхгийн бичил хуванцрыг хоол хүнсээрээ дамжуулан авч иж болцсошгүй гэж үзсэн юм байна. Амьсгалын замаар авдаг энэ хэмжээг нэмэх юм бол бүр 74,000-аас 121,000 ширхэг хүртэлх одоо бичил хуванцрыг авах боломжтой байд юм байна. Гэхдээ яг энэ судалгаа болохоор магадлалтай энэ өртөлтийн хэмжээг л тодорхойлсон болохоос яг ийм гэж бүр баттай нарийн одоо гаргах боломжгүй юм билээ. Яа тэгвэл нэгдүгээр судалгааны арга зүй тэгээ хэмжилтийн стандарт тухайн хүний амьдарч байгаа орчин хэрэгжилж байгаа зүйл болгоныг ингээд харгалзан үзэж байгаа болохоор тэгэхээр нэлээд их хэмжээгээр бид нар өртөж байгааз. Тэгээд сая таны хэлсэнчлэн яаж энэ хүний биед ялангуяа илэг, уушиг, бөөр зэрэг энэ чухал эрхтнүүдэд хүрээд байгаа вэ гэхээр одоо бидний биед орсон за жишээлбэл хоол хүнсээр дамжиж орлоо гэж бодоход уг нь ходоодны хүчил бол маш хүчлэг орчин байгаа штэ тий. Гэтэл энэ бичил хуванцар маань тэр хүчилд айгүй сайн төсвөртэй юм байна. Тэгэхээр хүчил түүнийг устгаж чадахгүйгээс болоод цаашаа яваад гидсний ханаар нэвчээд цуснд тархдаг байгаа юм. Тэгэхээр нөгөө илэг, уушиг, бөөрөнд маань бичил хуванцрууд илрээд байгаа юм байна л да. Тэгээд жишээлх юм бол илгийг аваад үзэхэд амтан дээр хийсэн туршилтуудаар бүр эсийн түвшинд эсэлтэл явуулаад өрөвсөл үүсгэж байгааг харуулсан юм билээ. За уушгид гэдэг юм бол уушгинд одоо хэмжээний энэ бичил хуванцрууд маань хуримтлагдах нь амьсгалын архаг өвчнийг хүндрүүлэх магадлалтай гэж таамаглаж байгаа юм байна. За сая мөн таны хэлсэн нөгөө тархины одоо хаалт байгаа. Энэ хаалтыг бас ингэж давж ороод орсноор бүр мэдрэлийн эсэд хүртэл юм нөлөөлж болзошгүй гэсэн ийм таамаглалууд одооноос ингэж гараад эхэлсэн байгаа юм байна. Гэхдээ яг одоогоор бол ихэвчлэн амтан дээр хийсэн судалгаа байгаад байгаа. Яг хүн дээр яг ижлэгэн нөлөө үзүүлдэг гэдгийг баттай хэлхийн тулд илүү юм нарийн судалгаа хэрэгтэй байгаа юм байна. Тэгээ сая таны хэлсэнчлэн үрийн шингэнд байна. За өндгөн эс байна. Ихэс байна. Тэгээ бүр нярайн ихний одоо өвтгөн буюу бид нар зунгаг гэж ярьдаг тий. Тэрэнд хүртэл бичил хуванцар илэрсэн байна. Тэгэхээр одоо ихээс урагт дамжиж байгаа гэдгийг бас эндээс харж болохоор байгаа юм. Хүүхдүүдийн хувьд болохоор багаасаа одоо тий дөнгөж эхийн хөвлөд бүрэлдсэн цагаасаа энэ бичил хуванцарт өртөөд эхэлнэ гэдэг маань бас жоохон хэцүүтэй. Яагаад тэгэхээр хүүхдүүд нэгдүгээр биеийн хувьд жижигхэн, хоёрдугаар дархлаа бүрэн хөгжөөгөө байгаа болохоор илүү нөгөө үзүүлэх нөлөөлөл гэх юм уу хор хөнөөл нь бас илүү байж магадгүй гэж үзээд байгаа юм байна. За бид хоёрын энэ сэдвийг сонгож та бүхэндээ хүргье гэж шийдсэн шийдвэр маань яагаад үүссэн бэ гэхээр
Бид хоёр ч гэсэн өөрснөө ийм одоо бичил хуунцрын орчинд амьдарч байгаа тий. За тусгаарлаад одоо хөдөө гоё байгальд амьдрахгүй байна. Хоёулаа яг хотын төвлөрсөн хүн зон олонтой хотод амьдардаг ийм хоёр өсгүй байгаа. Тэгэхээр бид хоёр хамгийн гол нь яаж ийм нөхцөлд амьдарч байгаа бол гэр бүлээ болон өөрсдийгөө энэ бичил хуунцрын одоо сөрөг нөлөөнөөс хамгаалах вэ? Яаж бид эрүүл мэндээ хамгаалах вэ гэдэг талаас нь та нарт бас өөрсдийнхөө арга барилыг хуваалцах, бас магадгүй энэ талаар огт сонсож байгаагүй хүмүүст энэ мэдээллийг хүргэх үүднээс энэ дугаарыг хийхээр бэлдсэн байгаа. Тэгэхээр одоо энэ дугаарынхаа дараагийн сэдв рүү ороход яаж гэрийнхаа хэрэглээнд бууруулах вэ гэдэг талаар ярих юм аа. За тэгээ бид хоёр подкаст бэлтгэж байхдаа сэдвүүдээ ингээд жоохон ярилцсан тий. Тэгэхээр би илүү түлхүү гэр бүлдээ хэрэглээ талаасаа яаж пластикийг энэ хувцар бичил хувцарт өртөх энэ боломжийг жоохон бууруулах вэ гэдэг талаас нь ярих гэж бодсон. За тэгэхээр хамгийн ихний энгийн жишээ болвол гэртээ хувцар сав ашиглахаас илүүтэйгээр ган төмөр савыг аваад тэр одоо савнда усаа тогтмол ууж авч явж сурах. За энэ бол хувцрыг өөрийн биед өртөх одоо тэр нөлөөллийг нь бууруулад өгч ийн гэсэн. Тэгэхээр би болохоор одоо манай хүүхдүүд нөгөө жоохон болохоор усны сав сонгохдоо ихэвчлэн хувцар савнууд сонгодог гэсэхгүй. Яа тэгэхээр маш хөнгөн тэгээд авч явахд хялбар. Тэгээд дээр нь хүүхдэд аюулгүй. Одоо шилэн сав ч юм уу эсвэл ган сав сонгохоор шилэн сав унгаагаад хаглаад хүүхэд гэмтэх боломжтой. Ган савууд мань жоохон хүнд байдаг те. Тэгэхээр нөгөө хүүхэд барьж уухад жоохон төвхтэй юм хүнд санагдаад байдаг. Тэгэхээр би хувцар савууд аягүй хэрэгэлдэг байсан. Тэгэхээр хэрвээ бага насны хүүхдэд хувцар сав хэрэглэх гэж байгаа бол жишээлх юм бол BPA free буюу биспенол гэж бодис агуулгадаггүй хувцрыг ашиглах юм бол арай дээр. Тэгэхээр хүүхдүүдийн тоглоомыг сонгохдоо ч гэсэн одоо хүүхдүүдийн тоглоомжийг ихэвчлэн хувцраар хийгдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр тоглоомуудыг сонгохдоо ч гэсэн саяны тэмдэглэгийг харж сонгох юм бол одоо илүү дээр гэсэн үг байхгүй юу? Одоо бид нар чинь ингээд нэг онлайн шопоор ч юм уу эсвэл төрөл бүрийн дэлгүүрүүдээс маш их юм хүүхдийн бүтээгдэхүүнүүд авдаг шүү дээ. Тэгээ зарим нь ингээд сав баглаа бодол дээрээ ямар тэмдэглэгээ байгаа нь мэддэхгүй ирдэг тий. Тэгэхээр аль болох энэ хэрэглээг хянаж хэлсэн байх юм бол бас их зүгээр байдаг шүү. Тэгэхээр BPA байхгүй ийм хувцар савыг сонгохоор тэнд бас тодорхой хэмжээгээр хувцар бас байж л байгаа, өөр төрлийн хувцар бас байж л байгаа гэдгээр чи юу хэлэх вэ намаа? Тийм. Тэгэхээр бид нар ямарваа нэгэн сонголтыг хийхдээ би бол ингээ ранклж үздэг. Жишээлх юм бол аль нь илүү хоруу чанар өндөртэй вэ гэдэг дээр нь одоо дүгнэлт хийгээд тэгээ арай жоохон багын сонгодог гэсэн үг байхгүй юу? BPA free гэдэг тэмдэглэгээгүй байх юм бол тэр чинь хувцрын хэмжээ их байна гэсэн үг шүү дээ тий хортой бодисийнх нь. Тэгэхээр BPA гэд тэмдэглэсэн байх юм бол ядаж тэр нь арай жоохон багасаад ирнэ гэсэн утгаараа энийг нь илүү түлхүү сонгодог гэх юм уу? Тэгэхээр одоо хоёр байлаа гэхэд алийг сонгох вэ гэдэг дээрээсээ хүн сонголтоо хийнэ гэсэн үг тийм ээ? Тийм. Тэгээ бид хоёр яагаад бичил хуунцрын талаар ингэж яриад байгаа вэ гэхээр бас судалгааны ажлуудаас дурдвал та бүхэн бүр илүү хүрэх байх гэж бодож байна. Түрүү номоо хэлсэнтэй гидсээр дамжаад цаашаа цуснд ороод тэгээд бусад хэд эрхтэн эсүүд рүү ордог гэд. Тэгэхээр 2025 онд нийтлэгдсэн ийм гоё судалгаа байгаа. Тэр нь болохоор микропластик ба хүний эзний бичил биетүүдийн өөрчлөлт гэдэг. Тэгээ бид хоёр подкастаараа бичил биетүүдээ яаж дэмжих вэ? Ногоо сайн хэрэглээрээ хэд боловсруулсан хүнсээ бууруулаарай гэдг ярьдаг. Тэгэхээр микропластикийн талаар ярихаар бас бичил биеттэй холбогдчиход байгаа. Тэгээ энэ судалгааны тоомыг ингээ хараад үзэхээр бичил хуунцар нь ашигтай бичил биетүүдийн тоог бас бууруулдаг гэж энэ судалгаагаар харуулсан билээ. Тэгээд үүгээрээ метаболизмд өөрчлөлт өгөөд нөгөө бичил биетүүдийн маань үүсгэж өгдөг ашигтай нэгдлүүд болох богино гинжилсэн цусны хүчлийг ингээд бууруулдаг. Ингэснээрээ дархлаанд бас муу нөлөөтэй гэж харуулсан билээ. Тэгэхээр бид дархлаагаа дэмжихийн тулд
одоо хувцруудаа бууруулах хэрэгтэй гэсэн үг болж байгаа. Тэгэхээр номоо гэр бүлдээ усны савн дээрээ маш их анхаардаг юм байна. Би болохоор гэртээ юун дээр бас анхаарч байна гэхээр сая кофений талаар кофений нэг удаагийн аягны талаар би дурдсан тийм подкастынхаа ихэнд. Тэгэхээр ийм савны доторлогоо нэмкэн одоо бидний нэрлэж заншснаар хүнсний скотч гэж нэрлэж байгаа тийм. Тэрэн шиг өөдөө төстэй юм нэмкэн хунцраар нэг удаагийн ийм цаасан аягыг бүрсэн байдаг. Тэгэхээр ийм дотроо бүрчгсэн гаднаасаа цаасан картон юм шиг харагдаж байгаа мөртлөө дотроо нэмкэн пластиктай ийм аяган дээрээс халуун ус ч юм уу халуун кофе хийхээр бага хэмжээний микропластик одоо ус руу юм уу тэр кофе руу ундруу нэвчээд ингээд тэрийгээр дамжаад бидний одоо хотод руу орж байгаа. Үүнтэй адилхан дүрдэг цайнуудын ийм гадна талынх нь англиар бол tea bag буюу савлгаанд нь бас бага хэмжээний нэмкэн ийм бичил хуунцар агуулсан ийм материалаас ордсон билээ. Тэгэхээр болж өгвөл цайгаа уухтаа цайгаа хандалж уух аль эсвэл харж байгаа сонголтоо хийхдээ ямар tea bag байна вэ гэдгийг харж байгаа сонголтоо хийвэл их зүгээр. Тэгээд англид бол хүмүүс энэ талаар маш сайн мэддэг болчихсон учраас тэр tea bag-н дээрээ маш сайн тодорхойлоод бичсэн байдаг. Одоо хөрсөндөөс шингэдэг сайн tea bag ашигласан шүү энэ гэдэг цайныхаа нөгөө шошгон дээрээ тодорхойлоод биччихсэн байдгийг. Тэгээд болж өгвөл тийм цай бас авбал зүгээр юм уу гэж бодогдсон. За өөр ямар аргаар ах уу да гэр бүлдээ пластикийн хэрэглээг бууруулж байгаа вэ? Сая цай гэдээ ярьсан чинь би бас энэ яг бичил хувцрын талаар сайн судлаагүй байхдаа сайн мэддэггүй байхдаа айгүй хэм дүрдэг цай уудаг гэсэн. Цайнд айгүй дуртай. Тэгээд ялангуяа оройн унтахынхаа өмнө гоё тайвшруулах цай, бүлээн цай уугаад унтах дуртай. Тэгээд маш их хэмжээгээр яг тэр тухайн цайны байгаар цайны уутаар дамжуулаад бас бичил хувцрыг авч исэн гэдгээ мэдсэн. Тэгээд тэрийг мэдснээс хойш юу хэрэгжилж байгаа вэ гэхээр ингээ хандлагдаг ийм дүрлгүүд байдаг шүү дээ тий ийм төмрөн ч юм уу үрээд хийчихдэг тэрийг айгүй цайн хандлагддаг тий хандлагддаг тэрийг бас айгүйх ашиглаад байгаа. Тэгэхээр ийм аргаар бас өөрийнхөө тий цайн дуртай хүмүүс байх юм бол бичил хувцар төртөх тэр нөлөөллийг жоохон бууруулж болно. Миний хувьд болохоор бас гэртээ нэг хэрэгжүүлээд байгаа зүйл нь бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг хавтан байдаг тий ногоо хэрчдэг хавтан махны хавтан гэдэг. Тэрийг өмнө манайх дандаа пластик байсан. Тэгээд тэрийг багаар сольж байгаа. Сайн чанарын модон хавтангуудаар сольж байгаа. Яад вэ гэхээр тэр хуванцар одоо хавтангууд маань бид нэг хутгаар маш эртээ хутгаар ингээд хэрчиж байгаа тий одоо хоол хүнсийг. Тэгэхээр тэр эр болгонд жижигхэн хэсэг ингээд авахгдаад байдаг. Тэгсээр тэр нь хоол хүнстэй ороод бас бидний бие рүү орж байгаа бас нэг хэлбэр болж байгаа хгүй. Зарим одоо та хэд ингээд хуванцар ийм хавтан ашигладаг бол хавтангаа нэг үзээрэй. Яг ингээд тэгш гадаргуудаар сайн харах юм бол яг зүсэлт хийдэг хэсгүүдээр ингээд жоохон ийм онхоогоод орцсон гэх юм уу үл мэдэг тийм болцсон байдгаа. Тэгэхээр тэнд байсан хуванцрыг бид нар хоол хэрчих явцдаа хоолтойгоо хамт аваад тэгээд одоо идэж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас энэ дээрээ илүү сайн анхаарч өгвөл зүгээр юм шиг санагдсан. За бас нөгөө юм хуванцар хутгуурууд идэв штэ тэ хоол хийхэд тэр хуванцар хутгууруудыг бас аль болох хэрэглэхгүй байхыг хичээх энэ одоо бас нэг өвчлөлтийг бууруулах арга зам юм болов уу гэж хараад байгаа. Тэгэхээр гэртээ галтгоондоо байгаа зүйлсээс бид эхлэх нь штэ тий. Ингэж чадсанараа одоо бидний агаарт байгаа усанд байгаа тэр бичил хуванцруудын бие рүү довтлоод дайраад байгаа тэр бидний дайсан гэж нэрлэж болохоор зүйлийг бас багсгаж болох нь. Тэгэхээр энд бас нэг сонин судалгаа байгаа. 2024 оноос 25 оны хооронд байгаа бүх судалгааг шүүгээд тоомлоод гаргасан. Энэ дээр юу гэж харуулсан бэ гэхээр хүмүүсийн өртөлт нь амьсгалах замаар, хоол идэх замаар, арьсаар дамжаад гарч ийна гэд нэгтгээд лабораторийн дүнгээр харуулсан баг. Тэгээ энэ цаашаага
нөгөө oxidative stress эсийн түвшинд явагдаж байгаа тэр уруу чанарыг нэмдэг. Тэгээд цаашаага бид нарын нөгөө генийн ДНК гэмтэл үүсэх эрсдэлтэй тэгээ нөхөн өрчгөө мэдрэлийн эсгээд түрүүн чи дурдсан шүү дээ тий. Утсын солилцооны өөрчлөлтүүд нөлөөлж чадж байна гэсэн ийм тэгтээ сөрөг талаараа шүү дээ. Нөлөөлж байна гэсэн ийм судалгаа. Тэгтээ энэ бол ажиглалтын судалгаа. Яг ийм микропластик хэрэглэснээрээ ийм өвчин үүссэн гэсэн шууд одоо тогтооц тий тогтооцсон бол байхгүй. Гэхдээ ажиглалтын судалгааг хараад үзэхээр ийм сөрөг шинж тэмдгүүд илрээд шүү гэсэн юмнууд байгаад байгаа. Тэгэхээр бид яг энэ мэдээллийг яаж ашиглаж болох вэ гэхээр яаж бууруулах вэ? Одоо микропластик яаж багасгах вэ гэдэг талаас нь ярих хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр манайх жишээлбэл юу хэрэгжилж байгаа вэ гэхээр агаар шүүгч хэрэгжилж байгаа. Тэр агаар шүүгч нь бас энэ бичил хуванцруудыг тодорхой хэмжээгээр бууруулдаг. Ингэж чадах юм бол амьсгалаар авж байгаа тэр микропластик багасна гэсэн. Бас нэг гэртээ хэрэгжүүлдэг нэг арга нь тоос чадвал би өдөр бүр тоосоос оруулдаг байхгүй. Яагаад гэвэл замын ойролцоо байранд амьдардаг юм аа. Тэгэхээр зам дээр явж байгаа машинуудын дугуйны үрэлтээс тодорхой хэмжээний бас ийм бичил хуванцартай төстэй ийм хог гэх юм уу тоосонц үүсэж байгаа. Тэр нь одоо манай гэрт ороод агаараар дамжаад бидний өшгөр орж байгаа гэсэн. Тэрийг бууруулахын тулд аль болохоор гэрээ цэвэрлээд нөгөө байнга тоосоос оруулдаг. Тэгээд би Dyson гэдэг ийм тоос орогчтой маш их хайртай. Тэгэл яг ингээд сурвалаад дуусгаар нэг гоё санаа амардаг байхгүй юу. Агаар шүүгчийг бол яг шүүж байгаа гэдгийг мэдж байгаа ч гэсэн нүдэнд нэг нөгөө харагддаг шүү дээ. Үр дүн дотор байгаа тэр эргэлдэж байгаа дараа нөгөө нэг дотор нь байгаа тэр юм солихдоо нэг анзаарч байгаа. Харин тоос орогч бол дотор нь ингээд хоримтлагдж байгаа юм шууд ингээд нүдэнд харагдаж байгаа учраас өөхөстө сайхан гэрээс оруулчлаа шүү гэд. Яа тэгвэл дээр нь гიშгээд явхаар тэр бичил тоосонцрууд хуунцрууд нүдэнд харагдахгүй мөртлөө хамраар дамжаад миний хүүхдүүдийн хамрал миний одоо бие рүү орж байгаа гэж бодохоор сэтгэл сэвтэй байдаг байхгүй. Тэрийг бууруулахын тулд энэ нөгөө тоос сурагчаа өдөр болгон гаргаж ирэл тоосоос оруулнаа. Тийм тэгээд тоос гэд ярьсан чинь манайх бас ялгаагүй нөгөө яг замын хажуу талд манай 2 цон харсан байт юм байна. Тийм үү. Замын ойрхон амьдардаг. Тэгээд нөгөө агаар шүүгч сонгохдоо бас яг нөгөө олон үйлдэлтэйг сонгосон. Агаар цэвэршүүлэн тэгээд дээр нь нөгөө төрөл бүрийн тоосонцор жижигхэн энэ бичил хуванцрыг авах боломжтой гэдэг тохиргоон дээр өдөрт өглөө нэг орой нэг ингээд явуулчихдээ. Тэгэхгүй болвол бас нөгөө хүүхдүүд байгаа болохоор одоо хүүхдтэй болохоор хүн чинь хүүхдээ л илүү төлхөө боддог болчтой юм шүү дээ. Тэгээ нөгөө хүүхд чинь жоохон байгаа өөрийгөө хамгаалах чадвар нь биднэртэй харьцуулахад сул байгаа учраас тэрийг айгүй ухамсарлаад гэх юм уу тэгээ айгүй их юм агаар шүүгч хэрэгжилж байгаа. Тэгээд сая таныг нөгөө тоос оруулдаг гэд ярьсан чинь надад бас нэг юм санаанд орчлоо. Тэр нь юу вэ гэхээр хивс. За хивсийг бид нар бас сонгохдоо болгоомжтой байхгүй болвол хивсэнд маш их хэмжээний хуванцар агуулгадж байдаг. Одоо бүтээгдэхүүндээ тэгээд дээр нь агаарт байгаа бичил хуванцрыг бас өөртөө хоримтлуулах нь их байдаг юм байна. Тэгэхээр тухайн сонгож байгаа хивсээ бас аюу сайн судалж авахгүй болвол хивсэнд одоо хуванцар агуулгадж байдаг. Ямар хуванцар агуулгаддаг вэ гэхээр нэгдүгээр синтетик утсаар хийсэн байх боломжтой. Тэгэхээр энэ нь болохоор одоо хуванцар материал гэсэн үг байхгүй. Нөгөө талдаа болохоор хивсний доод давхархыг ийм бэхжүүлэхэд бас хуванцар тодорхой хэмжээгээр ордог юм байна. Мөн хивсийг ийм бат бүх байлгах. За тэгээд нөгөө толд нэвтрүүлэхгүй гэсэн хивснүүд сүүлийн айгүй их юм гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр эдгээр чадварыг нэмэгдүүлэхийн тулд бат бүх байлгах, толд нэвтрүүлэхгүй болгохын тулд хуванцар суурьтай ийм химийн бодис хэрэгэлдэг юм байна. Тэгэхээр энийг бид нар бас аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд хивсээ аль болох сайн сурвалж авахгүй бол хивсэнд одоо агаараар байгаа энэ бичил хуванцрууд маань бас ингэ шингэх боломж нь өндөр байдаг юм байлээ. Тэгээд би гэртээ нэрээ хүүхдүүдийнхээ унддаг өрөөнд хивс тавихаа болчихсон. Өөрийнхөө унддаг өрөөнд бас хивс тавихгүй байгаа. Тэгээд зөвхөн яг нөгөө том өрөөндөө буудингийнхаа урталт нэг юм жижигхэн хивсэнцэр тавьж байгаа. Гэхдээ номоо хивсэн дотроо 2 янз байгаа юм биш үү? Жишээ нь манай Монголын хивсүүд болохоор яг жинхэнэ цэвэр Монгол ноосоор
үйлдвэрсэн юм гоё шигүү өслөгтэй ийм гоё хивс байгаа шүү дээ. Яг хиймэл нөгөө хунцар хиймэл хивсэнцэр хивснүүд байдаг да шууд тэд нараас харин пластик үүснэ. Манай Монголын энэ ноосон жинхэнэ сайн хивснээс бол биш үстэй тий. Тийм яг зөв сануулж хэлсэнд баярлалаа. Миний хэлэх гэсэн санаа болохоор одоо бид нар чинь ингээд нөгөө хөнгөвчлөхийн тулд жишээлбэл тоолд нэвтэрдгүү эсвэл одоо сайн наалддаг гэдэг ч юм уу бат бүх гэсэн ийм хевсэнцрүүдэд маань саяны хэлсэн хувцар агуулгадж байх боломжтой. Харин манай Монголын гоё хевснүүд бол яг сая таны хэлснээр ноосоор ингээд хийдэг болохоор тэр нь аюулгүй гэсэн. Тэгэхээр энэ ялгааг би бас сая дурдж өгөх хэрэгтэй байсан байна. Баярлалаа. Тэгэхээр яг манайх бол хевсэнд аягүй дуртай ах манайх ч би өөрөө хевсэнд их дуртай. Нэх гоё тийм тухтай кози нэг тийм гоё юуг орчин бүрдүүлдэг юм шиг надад санагдаад би ингээ хевс хэрэглэх дуртай аахгүй. Тэгээ бүр хэрэг болгоод Монголынхоо хевсийг бүр онгоцоор ачаад авч ирээд өрөөндөө байршуулсан. Тэгээд яг нэг өрөөнд дээр үед тийм энэ Монголоос хевснүүдээ авчирхээс өмнө яг чиний яг хэлээд байгаа нийлэг материалаар хийсэн ёстол пластик ихтэй тийм хевстэй байсан юм байна бас. Тэр хевс чи айгу сони юм бил. Одоо ингээл дээр нь санаандгүй нэг удаа ийм индүү халуун индүү таахгүй юу тавьсан. Тэнгүү шууд ингээ хайлмагтаад хайлчин. Өслөг ноос бол тэхгүй шүү дээ тий. Тэр бол ингээ хайлж яана гэдэг чинь айгүйх пластик орцсон байна гэдгийг л харуулж байгаа байхгүй тий. Унцар орцсон байна гэдэг. Тэгэхээр ер нь бол ингээд хараад үзэхээр манай Монголын юмнууд бол их сайн гэж би боддгийг аль талаасаа одоо хевсмэкс хувц сунаар манай ноолуур байна тий. Тэгээд одоо ингээд хэрэглээ талаасаа ярихаар ахуйн хэрэглээний хевс интерес гадна хувцсан дээр бас бид нар анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо нэг хөөхөн харагддаг хямдхан ийм хөвсгөр ийм цамцнууд байдаг та. Хөвсгөр тэндээс бас тодорхой хэмжээгээр хуунцар ингээд унаад задраад тэгээд агаарт бас ингээд агаарт байгаа тэр хуунцрын тоосонцор дээр нэмэр болчихно. Тэгэхээр бид болж өгвөл хөөн даавын хувцас, ноолуурын хувцас хэрвээ боломжтой бол тий аль болохоор ийм нийлэг материалаар хийсэн хувц сунраач гэсэн бууруулах юм бол эргээд агаар цэвэр байхад их хэрэгтэй. Тэгээд агаар цэвэр байхад юу туслах вэ гэхээр түрүүчийн нөгөө агаар шүүгчл бас хэрэгтэй болчиход байгаа юм л да. Тэгэхээр агаар шүүгчдэр бид юу харж авах вэ гэхээр нэгдүгээр HEPA шүүлтүүртэй агаар шүүгч. Энэ нь болохоор 0.3 микрометрийн хэмжээтэй тоосонцрыг одоо ингэж шүүх боломжтой. Агаарт ингээд дэгдсэн бичил төр тоосонцрууд сайн шүүнэ гэсэн. Тэгээд бас идэвхжүүлсэн нүүрс төрөгчийн шүүлтүүр гэдэг тэр заалтыг нь бас харах хэрэгтэй юм лээ. Тэгээд зарим хуунцар нөгөө задралынхаа үед ийм дэгдэмхий органик нэгдлийг ингээд бий болгодог VOC гэж нэрлэдэг. Тэрийг нь бас бууруулж өгдөг. Тэгээд энэ агаар шүүлтүүрээ дотор нь байгаа нөгөө шүүлтүүрийг нь байнга сольж явах шаардлагатай. Тэрийг нэгээ солихгүй байнга дагшруулаад байлгаад байгаа юм бол эргээд агаарт нөгөө тоосцроо буцаад цацах юм эрсдэлтэй. Тэгээд тэр дотортлын шүүлтүүрийг нь яг хэдий хэрэг хугацаанд соль гэж анх заавар дээр нь байсан байна. Тэрийг утсан дээрээ хугацааг нь нөгөө анхааруулж тавьчихаад тэгээд утсан буцаа сануулсан үед нь солиод ивэл их зүгээр санагдсан. Тэгээд заавалчгүй яг энэ бүхнийг авч гэртээ тавь гэж байгаа юм бас биш яг боломж гарвал тий яваандаа хот суурин газар амьдардаг хүмүүс бол яваандаа энийг гэртээ аваа тавьчуд бас агаарт байгаа тоосонцрыг бууруулах юм байна. Сая таныг хувцс гэ ярьсан чинь миний бас нэг амьдралдаа хэрэгжүүлж байгаа нэг зүйл санаанд орчлоо. Тэр нь юу вэ гэхээр хүүхдүүдийнхээ хувцсыг бас сонгохдоо бол хүн даавн материалтай хувцас сонгохыг хичээдэг. Тэгээд хүн даавн материалтай байх тусам үнэтэй байдаг шүү дээ тий хүүхдийн хувцас ялангуяа. Тэгээд би бага охин дээрээ нэг найзтайгаа нийлээд нэг жижигхэн зүйл хийгээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр манай найзын охин манай охиноос 1 насаар ихчээ. Тэгээд дараагийнх нь хүүхэд нь манай охиноос 1 насаар дүү байхгүй юу. Тэгэхээр ингээд бид хоёрт ингээд 3 охин байгаа гэсэн. Тэгээ анх бид хоёр хувцас авахдаа мөнгөө нийлүүлж авдаг. Одоо 50% гаргаад
Тэгээд сайн чанарын хувцас аваад тэгээ манай найзын эхний охин нь өмсөөд цэвэрхэн өмсөөд манай охинд өгөөд тэгээ манай охин өмсөхийн дараа тэр охинд өгдөг байхгүй юу. Гэх Ямар мэтчлэн дээр нөгөө хөөрхий. санхүүгээ бас ингээд жоохон зохицуулаад тэгээд дээр нь байгаль дээлтэй тэгээд дээр нь хүүхдүүдээ бас одоо нилон тий хувцар ороогүй ийм хувцас сонгох боломж олгоцсон юм шиг санагдсан. Тэгэхээр хэрвээ ойрхон төрсэн их дүү найзууд байх юм бол бас энэ аргыг нэг туршаад үзээрэй. Надад бол маш их таалагдж байгаа. Тэгээ манай тэр найз бас нөгөө сайн чанартай хувцас чинь зөв арчлаад угаагаад хэрэглээд ах юм бол хэрэглээ бас айгүй өндөр үед юм билэ. Тэгээ ялангуяа бага насны хүүхдүүд чинь хувцсыг нэг илээдэггүй шүү дээ тий. Тэгэхээр одоо ингээ 3 хүүхд дамжсан мөртлөө стил ингээ гайгуушээ байгаа. Тэгээд дараагийн бас нэг хүүхдэд зүгээр дамжуулаад өгч байгаа гэж саяхан надад хэлж ийсэн. Ямар хөөрхий. Наадах чи өстой гоё арга биш. Хүүхдүүд өсөж томроод хувцсан багддгаас биш нь хийлэгддэггүй шүү нэрээ. Тийм. Тэгээ бас нэг хүмүүсийн дунд ажиглагддаг зүйл юм одоо жишээлбэл би ч гэсэн оюутан байхдаа жоохон залуу байхдаа мэдхгүйгээсээ болоо хэрэгэлдэг байсан зүйл нөгөө хуванцар савнд хоолоо бэлтэж авч яваад халаадаг. Тэгэхээр энэ одоо хуванцар савыг халаах явцад бас тухайн хуванцар маань хоолнд нэвчих магадлалтай байдаг гэсэн үг. Тэгэхээр аль болох одоо хоолоо хэрвээ авч явж байгаа бол шилэн сав ашиглах, за эсвэл ганц сав ашиглах байдлаар энэ хэрэглээг бас бууруулах тал дээр аягүй сайн анхаараарэ. Яг зөв. Би саяхан нэг газар сургалт орсон юм. Тэгээд тэр сургалтын дээр хүмүүс ажил дээрээ гэрээсээ хоолоо хийж авч ирдэг. Тэр нь маш сайн давуу тал олонтой. Тэгээ ажил дээрээ авч ирэнгүүтээ нөгөө богино долгионы зуух микровейвэнд халаад хэрэгэлдэг. Тэгээ зарим хоолнууд нь болохоор юм юунаас аваад ресторанаас ч юм уу, гуанзнаас ч юм уу бэлнээр ингээд авангууд хунцар савнд шууд ингээд хийчихсэн. Дээр нь бас хунцар бүрхүүлтэй байгаа. Тэгэхээр тэрний дээдлийг нь хуулаад шууд микровейв руу хийгээд халаангууд тэр халуунаас халуун химээс тэр хоолн дотор нь ялангуяа тослог өндөртэй хоол хийсэн байх юм бол ялангуяа нөгөө бичил микропластик буюу бичил хунцар маань нэвчиж ороод тэгээд тэрнээсээ дамжаад хүний бие рүү ордог гэсэн. Тэгэхээр ийм бэлэн хоол авахдаа болж өгвөл тавг руу хийгээд тэгээд микровейв руу хийж агараа гэд би бас сануулж хэлжсэн баггүй. Тэгэхгүй бол нөгөө яг л санаандгүй байдлаар яг гэрээсээ хоол авчих сайн. Гэтэ халаахтаа савнд нь бас анхаараарай. Ингэхгүй бол энэ микропластик бидний нөгөө нөхөн үржихүйн эрүүл мэндэд бас нөлөөлж идэг. 2025 онд хэвлэгдсэн бас нэг судалгаа байлээ. Микропластик ба эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг. Тэрэн дээр амтан бас хүн дээр ингээд туршаад үзэхэд өнд өвчний үйл ажиллагааг муутгах, дааврын өөрчлөлтөнд оруулах, тэгээд бүр цаашлах юм бол нөгөө үр тогтолтонд тэгээд удамших эрсдэл нэмэгдгийг харуулсан гэсэн юм судалгаа бас шинээр 25 онд гэхэрж энэ жил нийтлэгдсэн судалгаа байхгүй. Тэгээ микропластикийн талаар судалгаанууд бол харьцангуй шин. Яг Намигийн түрүүн танилцуулсан шиг бид шинэ гоё материал олж нийлээ, хэрэглээнд авахуд хэрэгтэй юм байна гэд ингээд олж нээгээд буцаад саяхнаас эн чинь буруу юм байсан байна гэд олж мэдээд хэрэглээг ингээд бууруулах гэдэг үзээд байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд ялангуяа миний сургалтанд орж иж байгаа эмэгтэйчүүдээр PCOS өнд өвчтэй холбоотой эмэггүүдээ тэрнийхээ эсрэг одоо арга хэмжээ авах гэсэн хүмүүс аягүй орж ирдэг байхгүй. Тэгэхээр зөвхөн хоол хүнсэн дээр анхаарал зогсохгүй бас хэрэглээ тал дээрээ анхаарах юм бол их сайн. Тэгээ хэрэглээ тал дээр гэдэг нь би бас өөрөө охинтой ээж хүн. Тэгээ хүү охин хоёртоо би юу гэж захидаг вэ гэхээр дэлгүүр ороод худалдан авалт хийснийхаа дараа реситээ авахдаа нөгөө баримтаа авахдаа аль болохоор нөгөө авахгүйгээр энэ тийм сонголт байдаг. Электроноор авах уу эсвэл зүгээр авахгүйгээр явах уу гэдэг ингээд сонголт өгдөг. Тэгэхээр аль болохоор тэрийг авахгүй байгаараа. Яагаад гэвэл хэвлээд ингээд гаргаад ирэхээр тэр хэвлэгдэж гарч ирсэн принт мөрн BPA бас агуулсан байдаг. Одоо тэрийг ингээд гартаа хүргээд гараараа одоо эрхий 3 та хүргэнгүүтээ буцаад нөгөө хамраа оролдох ч юм уу, амьсгалах ч юм уу, арсандаа хүргэх ч юм уу те. Ингэх юм бол цаашаага бас нэвчих боломжтой. Ингэхээрээ эргээд нөгөө дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг учраас тэрийг бууруулахын тулд
битгий ресит битгий аваараа, ресит авбал тэр будагтай хэсэгт нь гараа битгий хүргээрээ гэд би бас захидаг байхгүй юу. Тэгэхээр бидний нөгөө орчинд энэ микропласт хаас айгүй байна тий. Одоо эмэгтэйчүүд гэдээ ярихаар бас ариун цэврийн хэрэглэл гэл ярина тий. Ингээд ярихаар бид нар чинь маш олон зүйлээр дамжуулаад өдөр тутамдаа бүр алхам тутамд, минут тутамд ингээд хуванцартай харилцан үйлчлэлд орж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд яриул зөндөө юм байна. Тэгээ хоёлаа нөгөө хоол тэжээл талаас нь илүү төлхөө ярьдаг болохоор одоо тэгвэл энэ бид хуримтлагдсан байгаа бичил хуванцрыг биеэс зайлуулахын тулд хоол хүнсэн дээрээ бид нар юуг анхаарах ёстой бэ? Энэ талаар хоёлаа ярих уу? Тэгээ яг зөв. Тэгэхээр бид хоёрын яриад байдаг нөгөө эслэгтэй хоол хүнсээ сайн хэрэглээрээ гэд байдаг нь эргээд микропластикийг бууруулахад үр ашигтай ийм арга болж байгаа. Яагаад тэгэхээр эслэгтэй хоол хүнсийг бид сайн авах тусам гидсээр дамжиж орж ирсэн зарим бодисын ингээ зайлуулахад тусдаг. Эслэг бид авж явах юм бол өтгөнөө сайн гадагшлуулж байгаа тий. Өтгөн гадагшлагыг хамт дагаад бид орж ирж байгаа тэр хортой бодисууд бас гадагшилж идэг. Нэгдүгээр арга нь энэ байгаа. За хоёрдугаарт хүнсэндээ брокколи, цэцэгт байцаа хэрэглэж явах юм бол их сайн. Ер нь энэ байцааны төрлийн ногоонуудыг тэрэнд юу орж байгаа гэхээр бидний сайн мэдвэл цагаан, эсвэл ногоон, байцаа. Тэгээд брокколиг бүр брокколиг ингээд соёолж гэж байгаа тийм брокколиноос гадна соёолж бас хэрэглэж болно. Тэгээд цагаан өнгөтэй цэцэгт байцаагаа эдгээрийг дөнгөж жигнээд ийм жоохон хатуу хിവэр нь хэрэглэж явах юм бол элэгний одоо детоксжуулах тэр хорт бодисыг зайлуулах процессыг дэмжиж идэг. Тэр хоол хүнсэндээ энийг сайн оролцуулбал сайн. Тэгээд бид хоёрын бас нэг дугаар байгаа. Ямар хоол хүнсийг гэртээ илүү хэрэглэх дуртай вэ гэдэг дээр бас энэ брокколины талаар би ярьж исэн. Намаа болохоор гоё өндөг кивиний талаар маш гоё сонирхолтой юм баримтуудыг дурдсан ийм дугаар байгаа. Та хэд маань тэрийг бас сонсоорой. Чиний хувьд одоо ахуйда тавтангаа сольсон юм байна. За тэгээд агаарын шүүлтүүр хэрэглэж байгаа юм байна. Усаа хэрэглэхтэй аль болохоор унцар багтай савнд хэрэглэж байгаа юм байна. Өөр ямар аргаар одоо энэ пластикийг бууруулахын тулд ямар арга хэрэглэж байгаа вэ? За, миний хувьд болохоор антиоксидантаар баялаг хоол хүнсийг илүү хэрэглэж байгаа. Яагаад гэхээр хуванцрын нөлөөгөөр бий болсон эсэлдэлтийн стрессийг сармжуулахад энэ антиоксидант маш чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр антиоксидантын агуулмж өндөртэй жимсэх нь, за ногоон навчит хүнснүүд, самар үр одоо илүү төлхөө хэрэгэлдэг. Тэгээ манай Монголд ч бас нөгөө жимсэх нь нэрс цэцэргэн гэд анар гэд зөндөө байдаг тий. Анс. Тэгэхээр тэрийг бас хэрэглээд антиоксидантыг хоол хүнсээрээ дамжуулж аваад одоо энэ хуванцраас үүссэн эсэлдэлтийг стрессийг ингээд сармжуулах боломжтой. Бас ус. За би бол усыг их хэрэглэхийг хичээдэг. Хүүхдүүдэд болон өөртөө ч гэсэн байнга хэрэглэж байгаа. Яагаад вэ гэхээр усыг тогтмол сайн ууснаар хорыг шээсээр хамт ингээд гадагшлуулах боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө бас бид хуримтлагдсан байгаа бичил хуванцрыг одоо шээсээр тодорхой хэмжээнд ингээд гаргах боломжтой байдаг болохоор усыг бас ингээд өдрийн турш хангалттай сайн хэмжээнд уухыг хичээж байгаа. За бас нэг судалгаа уншиж байхад пробиотик буюу ашигтай бактериар баялаг тий хоол хүнсийг төлхөө хэрэглэх нь гидсний энэ хэвийн бичил биетүүдийг дэмжиж өгөөд гидсний хамгаалах чадварыг одоо нэмэгдүүлдэг гэж үздэг юм билээ. Гэхдээ энэ нь болохоор хүн дээр хийсэн туршилт биш, амьтан дээр хийсэн туршилт байсан. Тэгэхээр пробиотикийн агуулмж өндөртэй хоол хүнс тэр дундаа тараг байна, за даршилсан хүнснүүд байна, кефир байна. Бид хоёр нэг дугаар дээр кефирийн тухай ярьсан байгаа тий. Эдгээр хүнсүүдийг бас өдөрт нэг удаа хэрэглэхийг хичээж байгаа. За. Үүн дээр нэмээд бас нэг зүйл хэлэхэд хөлрөх их сайн юм байлээ. Яагаад гэвэл хөлсөөр дамжаад зарим хортой бодисууд гадагшилж идэг. Гэхдээ яг бичил хуунцар гадагшилж чадахгүй үгүй юу гэдэг дээр бол яг тийм судалгаа бол байхгүй. Гэхдээ энэ бичил хуунцруудтай хамт дагалдаад наалтцсан бас юм өөр төрлийн хүний биед хэрэггүй юм chemicals нийтлүүд байт юм байна. Тэгэхээр хүн ингээ сайхан хөл рүү дасгал хийгээд ч юм уу эсвэл саунд суугаад хөлрөхөөр тэгээ арьсаар ингээ дамжаад тэр
микропластиктай наалтсан байсан зарим хортой тэр бодисууд нь бас гадагшилж өгдөг. Тэгэхээр сайхан хөлрөх, дасгал хийх бас их зүгээр арга юм шиг санагцсан. Дасгал хөдөлгөөн гэдээ ярихаар яа бас л та дасгал хэр хийж байгаа вэ? Би бүр сүүлийн үед сайн дасгал хийж чадахгүй байгаа. Тэгээ хөлсөө бас нэг сайн гаргаж чадахгүй. Хөлсөө гадагшлуулах энгийн гоё арга юу байна вэ? Амархан хөлөрд хүн хөлрөхгүй хүн гэж бас байна л да. Гэхдээ яг 10 минутын дасгал хийхэд бол яалтчгүй хөлс бол тодорхой хэмжээнд ялгардаг юм билээ. Тэгээ ингээд бид нар бодохоор 10 минут гэдэг чинь бас боломжийн хугацаа шүү дээ, тий. За өнөөдөр би нэг яг 10 минутыг гаргаад дасгал хийчихгээд YouTube дээр шууд харж агаад чинь би өчигдөр тэгсэн аахгүй паркт алхахдаа шууд утсан дээрээ YouTube гаргаж тавилаа. Яг зогсож жагаад хийж болох дасгал гэдэг ингээд сонгонгууд тэр 10 минут хийнгүүд яг ингээд тулгоогоор хөлрөөд ирж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээгээр хөлс ялгарч. Ингээд заавал нөгөө алхахгүйгээр гэртээ тэрийг 50 гутаа дагаад хийчих юм бол бас нэг жоохон хөлс ялгараад ах юм билээ. Тэгэхээр яг 10 минут гэдэг чинь бас боломжийн хугацаа. Тэр утгаар нь ингээд авчуулаад хаяа нэг бид нарны нэг алдаа юу байдаг вэ гэхээр за жимд явахаараа эсвэл яг гоё юм үер гаргаад тий би өдөр болгон 30 минут одоо алаад өгнө гэл ингэдэг гэтэл яг тэрэндээ хүрэх боломж их муу байдаг. Тэгснээс дунд нь жоохон ингээд 10 минут ч юм уу 5 минут авчуулаад байхаар тэр маш үр дүнтэй гэж бодсон. Хөлрөхгүй байсан ч гэсэн бусад эд эрхтэнд төлөөлж байгаа. Тэгээ би нэг судалгаа хараад ямар гоё юм бэ гэж бодчихсан байхгүй юу гэхээр өдөрт 1-3 удаа ганцхан минутын дасгал хийхээр ганцхан минут шүү. Ганцхан минут чинь боломжтой. Тэгээд ганцхан минутын дасгал хийдэг хүмүүс нь зүгээр өдөржингөө сууж байгаа хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчлөлөөс бараг 40 гаруй хувь бууруулдаг гэж аах эрсдлийг нь. Тэгэхээр ганцхан минут гэдэг чинь чи жишээ нь хүүхдээ сургуулиас нь авах чахта алхаж явахын оронд гүнгээ тэрийгээ бодоод би 1 минутынхаа дасгалыг өнөдөр хийсэн шүү гэх ингээд бодохоор пласибо эффект өөртөө сануулж байгаа тэр санамж би одоо хийж байгаа тэр дасгалтаа нийлээд гоё үр дүн бэлэглэх боломжтой. Тэгэхээр өдөрт би юу хийж гэн яаж гэн гэж бодоод тэрийгээ би өөртөө зориулаад ингэж байгаа шүү. Би 1 минутын дасгал хийчихлээ гэд ингээд бодонгууд тэргээд үр дүнгээ бас өгдөг гэж боддоо штеп. Би нэг солонгос нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь нэг юмхтэй айгүй гой санаа өгчээсэн. Тэгээ би тэрийг хэрэгжүүлнэ гэж мартчихад байгаа. Тэр нь юу вэ гэхээр үйлдэлийг дасгалтай холбож өгөх тийм тактик ашигладаг байгаа байхгүй тэр юмхтэй. Жишээлх юм бол лифт хүлээгээд зогсож байгаа нэг хэдэн секунд шүү дээ тий. Тэгээ лифт хүлээх болгондоо за би лифт хүлээвэл энийг хийдэг гэдэг нэг дасгалтай болсон. Жишээлбэл лифт хүлээж явахдаа бос суудаг ч юм уу. Эсвэл одоо гарны булчингийн юм жижигхэн дасгал те өөрөө хийдэг ч юм уу. За эсвэл хүүхдээ одоо гаргаж өгөхгүй цэцэрлэгийн автобус хүлээж авах хоорондоо бас нэг хийдэг дасгалтай болсон. Тэгэхээр нөгөө автоматар тэр үйлдэлээ хийхэд давтагдаад дараагийн үйлдэл нь ингээ гарч идэг тийм дадал хэвшүүлсэн. Тэгээ баг багаар ямар гоё өдөржин хийдэг. Өдөр болгон яагаад бол хүүхдээ цэцэрлэгт нь явуулж байгаа. Өдөр болгон лифтэнд сууж байгаа. За тэгэнгүүтээ бас хоолоо ингээ буцалж авах хоорондоо бас дасгал хийдэг гэж байгаа. Ингээ нөгөө үйлдэлүүдээ нэг дасгалтай ингээ холбоод өгсөн. Тэрийгээ бүр ингээ тархиндаа бүр ингээ амар ингээ сайн суулгаад өгсөн гэх юм уу. Тэгэл тухайн үйлдэл хийхэд дагаад нөгөө үйлдэл нь гарч идэг. Тэгээ тийм байдлаар эрүүл мэндэд дэмждэг. Тэгэхгүй бол ингээ бага насны хүүхдээ хажуугаар жим явж чадахгүй байна гэлж. Тэгээ би тэрийг хараад би бас яг ингэмээр юм байна. Яг үндэ ингээд завгүй гэдэг болгочих хүн өөрөө бас хичээвэл болох юм байна гэд бодсон. Тэгээ одоо тэрийг хэрэгжүүлж эхлэе гэж бодлоо бассаа. Ямар гоё санаа вэ. Тэгвэл ингээ нэмээ хоёлоо энэ подкаста дуусгахаас өмнө бодож олъё. Ядаж нэг тийм үйлдэлийг холбохыг бодож өгье. Тэгээд би бас эрүүл дадал мастер класс гэдэг ийм дэвтэр гаргасан. Тэр тэмдэглэл дээр өдрө болгон хийж байгаа дасгалаа хүн тэмдэглээ, тэрнээсээ урам аваад ингээд явах боломжтой. Тэгэхээр тэр тэндээс би бас тэрийг дэвтрээ гаргах гэж судалгаанууд уншиж хахад бас нэг ийм санаа гарч исэн баггүй юу гэхээр дуртай юмтайгаа дургүй юм холбоод өгөхөөр дургүй хийх гээд хүчлээд байгаа зүйлээ илүү сайн хийдэг гэдэг. Жишээ нь үгүй харах дасгал хийх чинь бас хэцүү юм шүү дээ. Тэрний оронд би амраад сууж ивэл миний бие дамар тий. Тийм болохоор би нэг дасгал хийхгүй байгаа. Тэгэхээр дасгал хийхийгээ дуртай юмтайгаа холбоод өгөх юм бол
хийх боломж нь нэмэгддэг. Тэгвэл хоёулаа нэг ийм санааг гаргаад тэгээ хэрэгжүүлэхийг бодъё. Тэгээ энийг сонсож байгаа, подкаст сонсож байгаа хүмүүс бас эндээ санаа аваад хийж болох юм. Тэгэхээр миний хувьд ийм байна. Чи бодож байгаараа нэмэ. За тэгээ. Би өглөө кофе уух их дуртай. Кофе бол миний хувьд хүсэж хүлээдэг. Орондоо орохдоо баг маргаашийнхаа кофег ундаа гэж бодохоор баярлаад байгаа юм шүү. Тэгэхээр би кофегаа уухтайгаа холбоод кофе ингээд шахагдаад гарах хооронд манай галтгооны булан байгаа. Тэрэн дээр ингээд хоёр гараараа тулаад дээшээгээ гисний татал тэгээд хөлөө өргөд ийм дасгал би хийхийг бодсон. Гэхдээ ойрын үед юус хийхээ мартчихж орхигдсан юм бэ. Тэр дасгалаа ядаж кофе шүүгдэд гарах хүртэл 5 байна уу, 10 байна уу, 3 байна уу удаа хийжий. Тэгээд жилийн дараа ингээд эргээд харахаар тэр чин тоон нэмэгдсээр байгаад 3-ыг үрчхэн 365 гэдэг чи хэд удаа хийцэн байх вүлээ. Тий. Тэгээ бодоод хоёлаа хийя. Би тэгэхээр кофетойгоо энэ дасгалаа хийн гэж одоо чамд амлаж байна. Яа амлалтаа биелүүлж чадмаагүй. За одоо чиний хувьд. Миний хувьд яг амьдралынхаа хийдэг юмтайгаа холбоод амархан хийчихээр бас тэгээ жоохон гоё юмтай холбол илүү хийгдэх юм билээ шүү. За окей. Би ерөөсөө олчлоо гэж. За би ийм нэвтрүүлгүүд үзэх амар дуртай. Тэгээ өдөрт нэг 15 минут орчим ер нь үздэг. Тэгэхээр тэрнтэйгээ хамтдаа нэг дасгал хийж ий гэж бодод байгаа. Одоо юм үзэж явах та жийлэх юм бол миний хувьд надад одоо хамгийн хийхийг хүсэж байгаа дасгал гэхээр мөрний булчингуудыг жоохон судалж өгдөг. Ийм дасгалууд айгүй хэрэгтэй байгаа. Тэгээ би нэг 3 дасгалын сет уг нь олоод хадгалсан. Тэгээ тэрийг яг тэр 15 минутаа 5 минутаар 3 удаа хийгдсэн зорилтоо өөртөө төвшүүлнэ. Яг болж байна. Ялангуяа сууж ажилладаг компьютерийн ард нэлээд суудаг утастай холбоотой ажилладаг хүмүүсийг мөр гарын хүзүүний булчин үнэхээр орхигдоод байгаа тий энийг ажиллах гэдэг. За окей. Тэгвэл чи бид хоёр маш гоё ийм нэгнийгээ дэмжсэн уриалсан ийм гоё зорилгоор энэ подкастаа өндөрлөх нэ. Тэгэхээр дараагийн подкастаар хоёлаа энийгээ заавал ярилцсан шүү. Хэр явж байгаа талаараа. Тэгнэ. Тэгэхээр өнөөдрийн подкастыг хамтарч хийсэн чамд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Танд ч гэсэн баярлалаа. Ингээд бүгдөө дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай. Баярлалаа.